Ханаас эхлэх үү? Японоос эхлэх үү? Австралиас эхлэх үү? Америкаас эхлэх үү? Одоо яг орон орны юм уу тийм ээ? Америкээс эхлэв. Шүү. Яа. Сая бичгээсэн юм шиг. За яг үнэн биз. За, ихэлсэн юм уу? За, жахаараа гэдэгхгүй. За. За, бэлэн болчихё. За сайн байцгаана уу хааштай төслийн өрөөнд хэрэгжиж буй. Мэргэжил сонголт бол чиний ирээдүй гэх подкастын 2 дугаар хэсгийг англи герман хэлний техникээс зохион байгуулж байгаа бөгөөд эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд Монголдо төдийгүй гадаадд ихтэй сургуулиудыг төгссөн. За ингээд мундаг шилдэг оюутнууд маань хүрэлцэн ирсэн байна. За ингээд өөрсдөө танилцуулъя. Сайн байна уу? Намайг Болор Тамир гэдэг. Би Монгол Улсын боловсролын сургуулийн англи хэлний техник 2007 онд багш орчуулагчаар англи хэлний багш орчуулагчаар төгссөн байгаа. Тэгээд мөн бас 2018 онд англи хэлний заах арга зуугаад магистраа хамгаалсан. Одоо бол санхүүгийн засгийн сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаа. За. Яг гадаадд гэх юм бол 2019-с 11 онд Хавайд Бримингийн сургуулийг олон улсын соёл судлалын Их гоё газар. Тийм ээ. тий. За баярлалаа. Намайг Вимсүрэн гэдэг 2009 он Монгол Улсын боловсролын сургуулийн англи хэлний техникээр дэлсээд тэгээ англи хэлний багш гэсэн мэргэжлэр 2013 онд төгссөн. Үүний дараагаар Эмтгийн засгийн газрын тэтгэлэг тэмцээд магистр өгсөд одоогоор Унгарын засгийн газрын тэтгэлгээр Унгарт доктороор сурч байгаа. За намайг Отгонбаатар гэдэг. За 2009 онд англи хэл арга зүйн тэнхимийг англи хэлний багш орчуулагч мэргэжлэр төгсөж исэн. За одоогоор боловсрол шинжилгээ ухааны яамны боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд сургалтын хөтөлбөр үнэлгээ сургагчийн судалгааны секретарь эрхлэгчээр ажилладаг. За төгсөөд 2009 онд төгссөнийхаа дараа шинжилгээ ухааны академид ажиллаж агаад 2011-ээс 13 онд Тайваны үндэсний боловсролын их сургуульд магистрийн зэрэг хамгаалаад за 2018-аас 2021 оны хооронд Японы Хирошимагийн их сургуульд докторийн зэрэг хамгаалж ирээд одоо боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд ажиллаж байна. За баярлалаа. За сайн байцгаана уу. Намайг Мацарханы Харашаш гэдэг. Би 2012 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн англи хэлний техникт англи хэлний багшаар төгсөж исэн. Тэгээд төгснөөс хойш бол Ховд аймагт англи хэлний багшаар ажиллаж агаад тэгээд 2019-с 21 онд Австралийн засгийн газрын тэтгэлгээр Австрали улсад Флиндерс их сургуульд боловсролын магистрийн зэрэг хамгаалаад ирсэн байгаа. За баярлалаа. За одоо ингээд бүгдээ одоо ингээд орноос ирсэн хүмүүс энэ да тийм ээ. За эндээс ингээд Австралиас ирсэн гэж байна. Эндээс за Япон болон Тайван, Унгар. за Унгар байна. Унгарын Хавай гэдэг их гоё орноос ирсэн хүмүүс байна. За одоо ингээд та бүгд ингээд сургуулаа төгсөөд гадагшаас оролцсон байгаа тийм ээ. За ингээд Монгол Улсын боловсролын сургуулийг төгсөөд тухайн үед суралцаж байсан одоо ур чадвар мэдлэг нь гадаадд суралцгаж одоо ямар хэрэг болсон бэ? Ямар нөлөө үзүүлсэн бэ ч юм уу те? За зэлгээ хараад. За би эхлээд ярих хэрэгтэй болж байгаа шиг байна. Тийм байна. Тэгэхээр яг одоо эргээ ингээ харахаар 13 жил өнгөрцөн байгаа байхгүй 2009 оноос хойш. Тэг яг 2005-аас 2009 оны яг миний яг энэ оюутан насны 4 жилийн хугацаанд бас яг энэ англи хэл арга зүйн тэнхим дээр яг ингээд сайхан багш нараасаа суралцсан тэр одоо зүйлс надад энэ гадагшаа суралцах за ирээд бас яг ирээдүгээ бас илүү одоо тод өөрөөр харах ийм боломжийг бол олгож ирсэн гэж боддтой. Яагаад тэгж хэлж ийм гэхээр тухайн үед бол яг биднэрт манай багш нар маань яг энэ англи хэлний одоо англи хэлийг одоо сурах англи хэлний одоо тодорхой мэдлэг чадварыг эзэмшүүлэхээс гадна одоо энэ хөтөлбөртөө бол яг энэ боловсрол судлал энэ суралцсан шинжилгээ ухааныг илүү бас ойртуулсан байдлаар энэ хүн ер нь хэлийг яаж сурдгийг, аливаа юмыг яаж сурдгийг энэ талаас нь бас ингээд хөөсөн юм дидактик арга зүйг эзэмшүүлэх ийм хичээлүүдийг хүртэл ингэж ордог. Боловсрол судлал энэ хэл шинжилгээг илүү ойрхон байлгах энэ талынх нь одоо чиглэлд бол илүү анхаарч биднийг бас ингэж хөгжүүлдэг гэсэн. Тэгээ тэр утгаараа бид нар бол нэг өсөндөө бол англи хэлтэй ингээ боловсрол судлаач болж ийм төгсөх ийм боломжийг тэр үед бол олгож ирсэн.
Тэгээд тэр маань бол одоо бидний хийж ирсэн ингээ курсын ажил, судалгааны ажлууд энэ тэрийг эргээ харахаар энэ судалгаа хийх юм одоо хүсэл сонирхлыг бас их төрүүлж исэн. Би яг өөрийнхөө хувийн туршлагаас л ирж шээ. Бусад хүүхдүүдэд ялгаатай л байсан баг. Надад бол яг тэр судалгаа хийх сонирхлыг одоо их төрүүлж исэн. Илүү нэг одоо зүгээр одоо ингээд орчуулга хийхээсээ илүүтэйгээр тэр орчуулгынхаа цаана тодорхой зүйлүүдийг судалдаг, харьцуулдаг ийм боломжийг олгож исэн. Тэгээд тэрийг боломж олгосон байна. Тэгээд тэрийгээ бол би дараа нь ингээд дараа чи ажлаа сонгохдоо хүртэл одоо би тэрийгээ бодож бас илүү судалгаа тал руугаа ингэж сонгох ийм боломж гаргаж ирсэн. Тийм учраас би яг ингээд төгсөөд илүү шинжилгээ ухааны академид ажилд ороод тэнд одоо хүмүүсийн бас ингээд судалгааны ажилдаа танилцаа. За эндээс бол би ер нь гадагшаа суралцах шаардлагатай юм байна гэдгийг ойлгож ирсэн. За тэгээд тэгэхэд бол одоо энэ нөгөө судалгааныхаа төслөө бичих гадагшаа өөрөө хуваараа нөгөө сургуулиудаа олж харилцахад бол ерөөсөө хамгийн гол асуудал бол англи хэл байгаа байхгүй. Тэгэхээр тэр асуудал надад ерөөсөө асуудал байгаагүй учраас би маш амархан байдлаар одоо яг өөрийнхөө тухайн үеийн одоо хамт төгсөж исэн одоо төгсөгчдөөс хамгийн төрүүлээд тэр гадагшаа илүү харилцаатай болцсон гэд явж исэн. Тэгээд одоо би сайн санагдав 2007 онд яг энэ Азийн оюутан залуучуудын чуулга уулзалт гэдэг солонгост сөөвөлд болж исэн. Тэгээд тийшээ бас би явах боломж байна. Тэдний багш нар бас надад олгож исэн. Тэгээд тэр үед би солонгост очиод бас Азийн одоо олон орны залуучуудтай ингээд ярилцаж одоо ингээд танилцаж нөхөрлж явж байхад бол ер нь бол бид нэр энэ хэлийг илүү сайн сурах хэрэгтэй байна. За энэгээрээ дамжуулж бид нэр бол гадагшаа бас суралцаж хөгжих шаардлага бол байгаа юм байна. Тэрээрээ бол би оюутан байхдаа бас олж харж ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ англи хэлийг сурсан маань бол миний яг одоогийн яг энэ одоо карьерийн төвшөнд бол одоо маш онц чухал ач холбогдолтой байсан гэж би одоо хэлж чадах юм. Итгэлтэй хэлж чадах юм. Тийм ээ. Юм үзэж нүд тайлна гэдэг их чухал юм тийм ээ. Модонд үндэс гэж яддаг бол таны хувьд бол одоо мобисэл үндэс болсон байна тийм ээ. За баярлалаа. За одоо хэн ярих вэ? За эндээс ярив. За Монгол Улсын боловсролын их сургуулийн англи хэлний багшийн анги төгссөн нь бол миний хувьд бол маш том одоо аз завшаан боломжуудын нэг байсан. Яагаад тэгэхээр яг ингээд англи хэлний багшаар төгснөд чинь зөвхөн багшаас гадна англи хэлийг бол маш сайн эзэмших тэр боломжуудыг бол олгодог. Яагаад тэгэхээр манай англи хэлний тэнхимд өөрөө дандаа гадаад төгссөн Австрали, Америк, энтхэг, Японд төгссөн чадварлаг багш нар хичээл заадаг. Тэгээ тэр багш нараас бол маш их зүйлийг сурч авдаг. Тэгээд бусад сургууль төгссөн багш нараасаа одоо ингээд төгссөн оюутнуудтай өөрийгөө харьцуулах юм бол хамаагүй одоо юм илүү чадвартай болсон байдаг. Наазах нь бүр ингээд CV-г яаж зөв бичих вэ гэдгийг заагаад өгчдөг те. Тэр нь буцаагаад ажилд өргөдөл гаргахад бүр маш гоё CV-тэй болсон байдаг. Гэх жишээний үүнээс гадна бол яг ингээд нөгөө суралцах явцдаа багш нартайгаа нийлээд маш олон юм судалгаанууд хийдэг. Эрдэм шинжилгээний хурлуудад оролцдог. Тухайд бол яг маа техникийн эрхлэгч бурмаа агшийн удирдлагаар би бол эрдэм шинжилгээний хуралд оролцоод одоо гадаад хэлний сургуульд аваад 2 дугаар байранд орж исэн гэх. Тэр маань дараагийн нөгөө эрдэм шинжилгээний хурлууд оролцоход маш том одоо нөлөөлдөг те. Үүнээс гадна яг төгсөгчлөлтэй бол нөгөө гадаад хэлний англи хэлний багш нарын холбооноос зохион байгуулдаг англи хэлний багш нарын TEFL TESOL-ийн одоо том хуралд бол ингээд оролцох боломжийг олгож ирсэн гэх мэтлэн эдгээр энэ туршлагууд нь дараагийн нөгөө нэг гадагшаа сурахад аппликейшнээ яаж бичих үү, ямар судалгаан дээр одоо судалгааныхаа тэр одоо юуг яаж одоо өөрөө олох уу те, буцаагаад гадагшаа явахад нөгөө сургуулийнхаа багш нараас нөгөө recommendation letter гэж тодорхойлолт авдаг. Тэр тодорхойлолтуудыг авахд бас том нөлөөлж ирсэн. Тэгээд Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо тэнхимийг төгссөн ийм том тодорхойлолтоо гэхэд бол бас нөгөө тэтгэлэг авахд ч юм уу те хэрэг болдог. Тэгэхээр энэ бол бас их одоо нөлөөтэй. Дээр нь бол англи хэлийг бол нэлээд сайн хэмжээнд эзэмшсэн. Тэгээд англи хэлний заах арга зүй бол маш сайн эзэмсэн байх нь өөрөө маш одоо нэг чухал. Тэгээд ажил ороход ч гадагшаа явахад ч энэ бол их том нөлөө болдог. Тийм байх. Маш мөн одоо ингээд маш олон гоё боломжуудыг нээж өгсөн байна тийм ээ. За ингээд түрүү TESOL гэдээ урдчихсэн. За TESOL Toastmaster нь болохоор одоо манай Монгол Улсын боловсролын сургууль дээр жил болгон явагддаг байгаа. За сая коронавигийн үеэр болохоор онлайнаар явагдаж байгаад энэ намраас тэнхмаар явагдаж байгаа. За энэ TESOL нь болохоор яадаг зүйл вэ гэхээр мэдээж олон улсад хамгийн гоё зүйл нь гэх юм бол олон улсад багшлах эрхийг олгодог, тийм сертификат олгодог сургалт байгаа тийм ээ. За ингээд цаашгаа явцгаая. За би болохоор англи хэлний тэнхимд орсоор өөрийгөө бас их азтай өмж боддог. Яагаад вэ гэхээр
манай англи хэлний тэнгисд зааж байгаа багш нар маань бүгд гадаад төгссөн. Тэгээд миний англи хэлийг бас суурийг одоо маш сайн тавьж өгсөн гэж би хувьдаа боддог. Тэгээ одоо энэ одоо өдгөөс сурсан англи хэлний хаачаар би одоо энэтхэг сурлаа. Одоо унгарт сурж гин. Тэгээд цаашлаад одоо маш олон гадаад найз нөхдөд болоход тусалсан. Тэгээд хамгийн одоо баярлж байгаа зүйл юу вэ гэхээр англи хэлний тэнгисийн багш нар маань бол одоо бид нартэй сурагчтайгаа эргээд иргэн холбоотой байдаг. Багшаа ингээд танаас recommendation letter авъя. Би одоо гадаад ажилламаар байна. Гадаад сурмаар байна гэд ирэхэд бол багш нар бол тэгэлгүй яах вэ гэд өөдөөс ингээд хүлээгээд авдаг. Тэр нь бол үнэхээр гайхалтай. Түүний одоо хамгийн тод жишээ нь юу вэ гэхээр бол би Таиландын Бангкокт ЮНЕСКОд одоо 6 сар ажилласан. Тэгээд үүнд болохоор recommendation letter-аас ингээ англи хэлнийхэн тэнгисийн багшраас аваад тэгээд тэрэндээ тэмцээ 6 сар ажиллаад ирж исэн. Бас Унгарт ялгаагүй. Тэгээ багш нар маань ингээ recommendation letter шууд бичээд өгөө гаргаад өгч исэн. Тэгээд мөн хамгийн дараагийн том чухал зүйл юу гэхээр англи хэлний заах арга зүй гэдэг зүйл айгу. Тэгээд эзэмсэн гэж бас арай хэлж болохгүй байх. Тэгээд түүнээс багаан гिचгсэн сурсан. Тэгээд энэ хүү заах арга зүгээр яах вэ гэхээр хүүхдүүдтэй харилцах, хүүхдүүдийн сэтгэл зүг олгох, цаашлаад хүмүүстэй яаж харилцах, ажлын газарт одоо яаж хүмүүстэй иргэн тойр найз нөхдөйгөө хамтран ажиллах одоо энэ сэтгэл зүг болвол тэр суурийг нь бол гаргаж өгсөн гэж би үздэг. Тэгээд үүнийхээ ачаар ч гэсэн одоо бас сургуульд багшилж илаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ ингээд иргэн харьцаад болвол нөгөө хүүхдүүд манаас ингээд надтаас эргээр буцаад хандсан одоо энэ бүх зүйл маань одоо англи хэлний тэнгисийн минь ачих гэж л үздэг. Их гоё байсан байна тийм ээ. Түрүүн тэнгисийн багш нар гэдээ урьж исэн одоо ингээд Монгол улсын боловсролыг сургуульд ороод гадаад хэлний англиг сонгоод суралцаад 4 жил сураад төгссөн ч гэсэн заасан хിവэрээ л байсан байна тийм ээ. Зөвлөгөө өгсөн хിവэрээ л байсан байна. За баярлалаа. За тэгээ миний хувьд болохоор энэ 3 төгсөгчтэйгээ бүр яг адилхан санал нийлж байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн англи хэлийг багш нартайгаа би бас аюух найз, доогроо хүртэл харилцаатай байж байдаг. Багш нар маань бас аюу хин хэлснээр аюу илдэг. Ерөөс хизээд туслахад бэлэн байж байдаг. Нөгөө тал нь байнгын нээлттэй байж байдаг. Нэгдүгээрт хоёрдугаарт бас боловсрол судлал заах арга зүй сургууль хүмүүжүүлэх гэдгээр бол манай боловсролын их сургууль тий нэгдүгээрт байж байгаа. Сургуулаа төгсгöd заах арга зүй дээр бид нар танаас санаж байгаа хэрэг нэг портфолио ингээд хөтөлбөр ингээд гардаг тий. Тэр би дараа нөгөө багшаа яг нэг сургуулаа төгсөн дараа багшаар мэргэжлэр явхад хичээлээ заахад тэр портфолио зүгээр миний амьдрал ерөөсөө нөгөө лайф сейвер байжсэн. Бүх юм нэг заах арга зүй тий методологи юм байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө 3 чиглэлээр бол хүний хүн болоход нь хүнтэй яаж харьцах, хүүхэд гэдэг чинь ямар зүйл байдаг вэ те. Тэгэхээр бид нэр энэчнээс гараад хүнэл юм чинь хүнтэй ажиллана. Багшийн үү, орчуулагчийн үү те өөр салбарт ажиллана, хүнтэй ажиллана. Тэгэхээр бид нарыг бас суурийг нь аягүй сайн тавьчихдаг. Хүн гэж юм бэ? Хүнтэй бид нар яаж харьцах, хүн ямар юм зүйлийг мэдэрдэг гэдэг энийг аягүй гоо бол юу суурийг тавьж өгсөн гэж би харж байна. Баярлалаа. За одоо бүгдээ одоо оюутан нас руугаа эргээд нэг орцгоё. Бүгдээрээ л одоо гадаад хэлний тэнгисийн одоо оюутан байж үтсэн. За тэр тэнгисийн одоо ингээд оюутан байгаад 100 200 сурагчтай хамт суралцахад одоо хамгийн гоё дурсамжуудаасаа нэгийг нь олцооч. Дурсамжууд зөндөл яг Нэг машинаар бас юм. Нэг их яг хайрын болчих байна. За тэгвэл хамгийн одоо гоё дурсамж гэвэл одоо за хамгийн шигтгэ болсон дурсамж гэвэл нэг анги даасан багштайгаа хамт зугаалгаар л явж исэн юм да. Тэгээд тэр зугаалгаар яваад яг гэр дотор ингээд 30 40-өлээ ингээд хамтдаа суугаад нэг нэгээр ингээд их сургуульд болсон хөгжилтэй явдал ч юм уу дурсамжтай явдал ингээд хуваалцаач гээд нэг нэгээрээ тойроод явж байхад бол хүмүүсээс бас ингээд тийм болсон юм уу? Энд ийм болсон юм уу гэх тиймэрхүү ингээд дурсамжийг хоорондоо солилцож исэн тэр мөч одоо хамгийн жаргалтай байсан гэж би боддог. Би нэг дурсамжтай зүйл юм бол 3 дугаар курс 2 дугаар юм уу 3 дугаар курс явсан юм уу да булгаагш маань хичээл ороод хичээлийн яг төгсгөл гэжсэн. За танахаас хүүхдүүдээс тийм одоо ингээд модерн намаац гэдэг юм аялал жуулчлалын компани байна. Энэ 100 гайдын сургалт явуулахаар. За оролт сонирхолтой хүүхдүүд байвал оролцох яах хүүхдүүд байвал тийм ээ яваарай гэж хэлжсэн.
Тэгээ нэг хамгийн дурсамжтай зүйл гэх юм бол би тэр сургалтанд нь яваад сургалт нь явах явахдаа би багш хичээл орж исэн багш нартайгаа хамт нэг одоо юу хий оюутан гэх юм уу те гайдын оюутан болоод хамт ингэ сургалтанд нь явж исэн. Булган агштайгаа явж исэн. Мөнхцэн агштай явж исэн. За өөр бас те нилээд ингэ багш нартай хамт яваад бид нар тэгээд сар гарсан бол 2 сар юм сургалтанд яваад хэдүүлээ хамт төгсөөд сертификатаа аваад ингэ багш нартайгаа хамт тийм бас оюутан болоод сурагч болоод тэгээ сертификат аваад явчихсан юм яа сая. Их бахархалтай гоё дурсамж байсан байх тийм ээ. Тэгээ бид нар хамт нөгөө тэр зундаа ингээд тэр компанид ажиллаад ингээ гайд хийгээд ингээ бас хамт ажилтан болоод бас явчихсан. Гоё юм. Заавал багш сурагч ихгүйгээр ингээд инээж ханиахтай хүртэл хамттай байсан юм шүү дээ тийм ээ. За таны хувьд за их олон дурсамж байгаа да. За би болохоор 4 жил яг ангийн дарга хийсэн. За. Тэгээ нэг ангийн дарга хийхээр чинь яг янз бүрийн дурсамжууд байдаг. Тэр дотроо нэг ингээд ингээ хүүхдүүдийн ангийнхаа хүүхдүүдийн мэдээллийг аваад оюутны зөвлөлтөөгөө ингэж хамтарч ажиллах. Тэгээ би бол маш их завгүй л аюутсан одимиг байсан. Их завгүй байсан. Тий, тэгээд анги хамтаалнараа бол нийлж нэг юу эднэрт тэмцээн эднэрт орох. Тэгээ бид манай ангийнхан хамгийн анх гэж би санаж байна. Тэнхимдээ нөгөө Халлоуины баярыг цагаан байгуулад бүр тэхмээд иржээ аим шиг баяр тийм ээ. Аим шиг баяр те. Одоо Английн сурж байгаа анхууд бас нөгөө соёлыг бид нар бас анхаар авах хэрэгтэй. Ямар баяр тэмдэглэдэг, ямар учиртай тэмдэглэдэг тэрийг бас ингээд сурталчлах, өөртөө судлах хэрэгтэй те. Тэгээд яг тэр Халлоуины баярыг бол би өөрөө яг ингээд зохион байгуулад анги хамтаалнараа бүр тэхмээд иржээ юм чимээд бид нар бол нөгөө бурмаа гэх Ц бурмаа гэдэг одоо манай мундаг тэхмээ ирлэгчээс бүх хүүхдүүд айдаг. Тэгсэн мөртлөө нөгөө хүндэлж айдаг те одоо имээдэг. Тэгээд тэгсэн мөртлөө тэр багшийнхаа өрөөг ингэж чимээд айлгаад буцаа загнуулж ирсэн байна. Айгу их санаанд үлдсэн. Ярьж байгаа нөгөө нэг бурмаа гэсгээл ярьсан чинь ингээ ярианы өнгө нь урдсан, хэппин урдсаад аргагүй ингээд сэтгэлд нь үлдсэн их гоё. Маш мундаг чадвартай багш. Тэгээд бид нар бас энэ нь бол хамаагүй тэгэж харьцдаггүй. Тэгэхэд бол өрөөг нөгөө нэг аалзын тормороор тэгээд манай багш аалзнаас айдаг, бүр аалз гэж хэлэхэд л айдаг. Тэгэхэд нөгөө өрөөгийн чимгэлчээд айлгаад буцаж өөртөө загнуулаад тэгээд нөгөө тэнхмээ маш гоё ингэж яг Халлоуины баяр чинь одоо Англид, Америктэй одоо Англиар ярьдаг орнууд яаж тийм чимдэг үү те яг тэгж чимээд тэмдэглээд тэгж маш гоё дурсамжтай нэг их гоё дурсамж байсан байна да. Ярил бол их олон юм ер нь санаанд орж ийн ягаад гэвэл тод үлдсэн олон гоё дурсамжууд байдаг. Яг нэг зүйл нь илүү хамгийн ихэнд миний санаанд орж ирдэг зүйл юу вэ гэхээр би яг англи хэлний тэнхимд хэлсэхдээ за үсгээ ер нь бараг л холбогдчихлаа уншдаг тийм л сайн уншиж чаддгүй ер нь 0 төвшинтний нөхөрлөө байсан байхгүй да ер нь бол таархан хэлсэж штэ тийм дээр ч бас жоохон тааруу орж ирсэн нөгөө ангийнхантай харьцуулах. Тэгээ тэн дээр нөгөө манай амар багш бидэд фонетик ордог гэсэн. Авэц ордог гэсэн. Тэгээд бас жоохон ингээд хичээж жоохон өөдөртэй байвал надаар ингээд хэцүү уншуулж бас манай ингээд тийм байсан байхгүй. Би чинь яаж уншиж байгаа гэхээр одоо нэг national гэдэг үгийг жишээлбэл би national гэж уншдаг байсан байхгүй. Тэгэхээр ч бас хөгжилтэй байдаг. Шууд монгол хэлээр уншиж байгаа. Тий, тэр нь бол яг надад бол нэг бас нэг талтай бас их юу байсан. Сургамжтай байсан. Бас жоохон хэцүү. Тэгээд өөрийгөө бас би заримдаа их одоо голж шаналдаг байсан. Тэгээд яг тэрийг ингээд нэг магадгүй зарим хүмүүс ингээд жоохон мохоод ингээд орхиж магадгүй. Зарим хүмүүс нь яг илүү сайжрахын төлөө хичээдэг байж магадгүй. Яг би бол хоёр дахь сонгож аваад ирэхэд за би ер нь бол жоохон сайжрах хэрэгтэй юм байна гэдэг ингээд хичээгээд ингээд явдаг байсан аахгүй. Тэгээ тэрийг эргээ бодохоор надад их тийм нэг талтаа бас ингээд харахаар ийм дурсамжтай, нэг талтаа бас тийм хөгжилтэй гэхэд нөгөө талтаа бас тийм юу өөрөө бас илүү бас ялсан тийм өөрийгөө ялан дийлсэн. Нэгсэндээ бас нэг том амжилт юм да. Тэгчтэй тийм. Ядаж нэг тийм байдлаас тэгээд тийм байдлаас тийм төвшөнд байсан нөхрийг бас ямар ч байсан нэг англи хэл дээр нэг магистрийн тезис, докторийн диссертац бичих төвшний болсон гэж болгосон. Маш мундаг багштай би бол их баярлж байна. Тэгээд миний одоо ингээд магистр, докторд ингээд гадагшаа ингээд өсөлтөө өгөхөд манай багш нар ялангуяа би одоо манай Баян Жаргал багш миний 2 recommendation letter бичиж өгчээсэн байхгүй. Тэн дээр бол ингээд би тэр recommendation letter-ыг аваад уншихад яг миний тэр 4 жилийн амьдралдаа яг ингээд хийж исэн үйл оролцож исэн бүх юмыг багш бол маш тодорхой бүр ингээд
Яг өөрийнхөө хөвгт шиг ингэж бичсэн байдаг байхгүй. Хизээж мартахаар. Тэгэхээр тийм гоё багш нар одоо одоо хүртэл одоо ингээд дараагийнхаа оюутнуудыг хүлээгээд энэ тэнхимийг ингээд хаалганы нэгэд хүлээгээд байж байгаа гэхээр би бас их одоо ер нь баяртай байдаг. Тэгээ би бас гадагшаа ингээд тодорхой ингээд сурах шийдвэрүүд ингээд гаргаж байхдаа бол бурмаа багштайгаа бас уцаар гэж зөвлөдөг байсан. Баянаа багштайгаа ингээд зөвлөдөг, ингээд ингээд багш нартайгаа маань холбоотой байдаг. Тэр утгаараа бас их ер нь бол ингээд ярихад бол маш их зүйлүүд бол байдаг. Тийм байна тийм ээ. Тэгээд одоо манай энэ англи хэлний тэнхимчин тэр үед ангитай. Гэхдээ бол яг ингээд нэг анги юм шиг тийм хүмүүс байсан. Бүгд нэг нэраа мэддэг. Нэгээс дөрөв хүрс хүртлээ. Энэ ойролцоогоор хэдэн хүүхэд байна тэгээд? Бидний чинь тэгэхэд одоо манай ангиас бол нэг 30 гаруй 40 орчим хүүхэд. Одоо бол их олон болсон байна. Одоо бол байгаа. Тэгээд манай доод ангид бас нэг 40 50 хүүхэд ингээд сурдаг. Тэгээд бид нар бол нэг анги шиг байдаг. Тэгээд тэр үеийн бас манай яг ингээд оюутнууд ер нь манай гадаад хэлний сургуулийн оюутнууд бас спорт төсөх авьяастай байдаг. Тэгээд бид нар чинь салбар сургуулиудын тэмцээнд гадаад хэлний сургуулийн ингээд спортын шигшээ, өлөөлийн шигшээ баг гэдэг манай англи тэнхим баг бүрдүүлдэг гэсэн байхгүй. Тэгээд бид нар энэ Тамирын ангийнхын энэ математикийн сургуулийн энтертэй өрсөлдөд ингээд нийт сургуулийн тэмцээнээс ингээд хүрэл медаль энэ авдаг. Нэлээд бас өвчтөд юм өрсөлдөж. Бас чанга өрсөлдөгч байсан шүү дээ. Тийм. Ер нь бол бас нэлээд авьяастай тийм залуучууд бас хэрвээ бодоод байдаг хэл бол бас ер нь бол хэл сурна гэдэг чинь бас нэг талдаа маш тийм танин мэддэг хүн. Тийм. Талын бас өөр арай өөр одоо нөгөө хэл сурахаар ингээд олон юмнууд сураад уншаад тийм байж магадгүй гэж. Ер нь бол тийм л дээ. Ер нь бол тийм. Хоёр хэлийг зэрэг сурна гэдэг бол бас сэтгэлгээний хувьд бол бас нэлээд өөр гэж болж хөгждөг юм. Их гоё юм байдаг. Их гоё боломжуудыг. За дурсамжуудаа хуваалцсанд баярлалаа. За одоо бүгдээрээ дор дороо ингээд нэг оюутнуудынхаа ингээд оюут үеэргөө ботсон юм шиг дурсамжуудаа сансан баг тийм ээ. За одоо тэгвэл яг одоо үетэй хөл нийлүүлээ алхаж буй оюутан залуустай хандж илэх зөвлөмж. За тэр талаар бүгдээрээ нэг ярилцъя. Сайн сурал гэж хэлээ. За ханаас эхлэх үү? Японоос эхлэх үү? Австралиас, Америкаас эхлэх үү? Одоо яг орон орны юм уу тийм ээ? Америкээс эхлэв. Би болохоор нөгөө 2011 онд явсан. Бүртөөгөө хүүхдтэйгээ тухайн үед нэг хүүхдтэй байсан. Тэгээд яваад нөхөр маань бас адилхан сураад би өөрөө бас хоёулаа нөгөө full time оюутан болсон. Тэгээд бас хажуугаар нөгөө юу ажил хийж нөгөө төлбөрөө төлөх хэрэгтэй тий. Тэгээд ерөөсөө нөгөө Монгол нөгөө би чи өөрийгөө бас за Монголд сурцсан тий. Би бакалавр авсан. Тэнгүүтээ бас ажилтсан. Би очиод бас гайгүй сурчих байхаа гэж бодсон чинь төсөөлөл шал ондоо байсан. Ачаал маш их өндөрчсөн. Шөнийн 3-4 цагт унтаад өглөө 7 цагт болов гэж үсэн. Энгийн амьдрал болсон. Тэр нь юмстай байх хэрэгтэй зүйл гэдэг. Хичээл орлоо, маргаашнаас нь нөгөө гэрийн даалгаврууд нь даалтууд нь ингээд араасаа цуурч идэг. Тэрийг хийх үү хийхгүй гэдэг бол миний сонголт. Хийвэл би ямар дүн авах уу, хийхгүй бол ямар дүн авах уу гэдэг нь тодорхой. Гэдгээ маш сайн байж байгаа. Бас нэг юм зүйл нь бас юу байсан бэ гэхээр би нөгөө сурч явах хэвчээ төрсөн байхгүй юу? За. Тэгээд нэг онцлог нь юу вэ гэхээр хагас өдөр нь би төрөөд нэгдүгээр өдөр нь имлгээс гараад би хоёр дахь өдөр нь хичээлдээ явж ирсэн. Тэгэхээр нөгөө их шахуу уурт. Тий, нөгөө яг тэр нь явцын дундах шалгалтын үеэр байсан. Тэгэхээр нөгөө төрөх бол өвчин биш. Энэ бол миний сонголт. Төрөх бол миний сонголт байсан. Учраас би хийх ёстой байсан. Тэгэхээр нөгөө бэрхшээлүүд тулгарна. Мэдээж төрөлт байна уу, өвдөлт байна уу, тийм ээ. Тэтгэл нөгөө сургалтын төлбөр байна уу гэдэг юм байх ёстой. Нөгөө гадаад очихоор нөгөө ялангуяа нөгөө хаваа төгсөн болохоор хүмүүс нөгөө би ч идэг уруу таталтад их байна, тий. Сатарах зүйлд их байна. Тэгэхээр нөгөө юунд чи ирсэн бэ? Ямар зорилготой ирсэн бэ гэдгийг айгуу сайн ухаамсарлах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө боломжууд их байдаг. Хийж чадахгүй гэвэл бүх юм хийж чадахгүй. Хэцүү гэвэл бүх юм хэцүү. Тэгэхээр нөгөө би нөгөө яах гэж ирсэн байдгийг айгуу сайн ухаамсарлах. Яах гэж ирсэн бэ? Гол зорилгоо мартаж болох байх тийм ээ. Тэгээ сэтгэлийн их бэлтгэлтэй байх хэрэгтэй тийм ээ. Ерөнхийдөө бол яг миний юу болсон бол амьдрал байгаа миний хойно бүр хүүхэд байгаа тий. Би энд яах гэж ирсэн байдгийг айгуу сайн яасан. Тэгээд ачааллуудыг би яаж давтуулах вэ? Цагаа би яаж зохицуулах вэ? Тий.
хүүхдээ би хизээн харах уу, хизээн сургуультай явах уу, тэ хизээн ажиллаа хийх үү гэдгийг цагийн менежментийг сайн зөвшөөрөх. Маш том зорилготой. За ингээд хавайн тухай ингээд мэдлэг өгсөн баярлалаа. За ингээд үргэлжлээд Энэтхэг. За энэтхэг. За би өөрөө болохоор түрүүнд дурдсанслан энэтхийн засгийн газрын тэтгэлэг тэмцээд энэтхийн Гужарат гэдэг хотод магистра MA English гэсэн одоо мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо тэрхүү засгийн газрын тэтгэлэг тэмцэхэд одоо мэдээж сурагчдын маань зүгээс одоо англи хэлний оноо бас айгүй чухал байдаг. Тэгэхээр тэр оноогоо хамгийн гол нь авахтаа бол мэдээж англи хэлээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Түүний дараагаар бол одоо ярьцлага авч исэн яг тэр энэтхийн засгийн газраас тэтгэлгээс бол ярьцлага авч исэн. Тэгээд тэр ярьцлага бас хамгийн чухал зүйл байдаг учраас түүнд одоо тайван, хүлээцтэй хандаад яг ямар асуулт асууж чинь тэрнийхэн дагуу одоо итгэлтэй өөртөө хариулж чадвал бас одоо тэтгэлэгт бол тэнцэх магадлал айгүй өндөр юм шиг санагдсан надад. Тэр үед бол одоо надаас айгүй олон юм асууж ирсэн. Гэтэ хамгийн их санаж байгаа асуулт нь бол чи нэтгэгт очиод юу хийж чадах вэ? Чи сурч чадна гэдэгт итгэлтэй байна уу гэхэд бол би ямар ч юугаач мэдэхгүй би чадаа гэж англиар одоо хэлээл айгүй итгэлтэй хэлээл тэнцэжсэн. За тэгээ очиход бол мэдээж айгүй олон бэрхшээл тулгарсан. Үүний нэг нь бол цагаагаар ярих байсан. Хоолунд байсан. Дээрэс нь тэгээ нөгөө нэг хүрээлэл шал өөр орчин болоод явчихдаг. Тийм болохоор тэр бүхэнд одоо сэтгэл зүйн бэлтгэлийн маш сайн хангаж очвол их зөв юм шиг санагдсан. Дээрэс нь одоо энэтхэг сурж байхад бол одоо Монгол сурж байхад болно шүү дээ. Ингээд англи хэлний танхимд сурж байгаа багш нар болвол та нар бол ингээ гух багш нар байна. Багшаа миний дүнгийг ингээд өгөөч, тэгээд өгөөч гэж ярих багш нар байна. Тэгээ харилцах багш нар байна. Энэтхэгт бол багш нар бол нэлээд чанга. Дээрээс нь бол одоо манай багш нар бол ингээ маш нээлттэй харилцаад явдаг бол тэнд бол айгүй чанга. Чи сурвалсууд болвол бол гэсэн ерөөдөө зарчмыг бол миний сурвал бол баримтлсан. Бусад сурвалууд мэдээж өөр ах л та. Тэгээд мэдээж тэрэндээ маш их хичээгээ сурсан. Өдөр болгон шахав баг худлаа ярьлаа гэхэд арга өглөө 8-аас баг орой 8 хүртэл яг тасралтгүй хичээлээ хийсний үр дүнд бол их олон цагийн. Тий, тэгж сурж исэн. Тиймэрхүү зөвлөгөөл байна. Миний хувьд бол дээрэс нь бол англи хэлний зүгээс хэлэхэд бол одоо ингээд яг англи хэлний танхимдаа ингээд багш нартайгаа харилцаа англи хэлээр сурч байгаа бол тэнд очиод мэдээж орчин нь бол англи хэл дээр байгаа. Гэхдээ бол судалгааны ажил гэдэг аягүй чухал юм байдаг. Миний хувьд бол магистра одоо хэдийгээр англи хэлээр төгссөн ч гэсэн илүү би лингвистик талыг баримтлсан. Одоо бол би доктор бол боловсрол судлаар баримталж байгаа. Гэхдээ магистр бол лингвистик тал дээр баримтлахад бол илүү англи хэлнийхээ фонетик нөгөө нэг discourse marker буюу нөгөө нэг холбогч гишүүнгээ тэрэн дээр илүү тулгуурлаж магистр хамгаалж судалгаагаа баримтлсан. Тэгээд энэ нь бол одоо энэ бүхэнд л одоо сайн сураарай л гэж хэлээ да. Одоо өөр юм. Ингээд энэтхэг улсын талаар мэдээлэл болон хэрхэн суралцах болон хувийн туршлагаа олсонд баярлалаа. За ингээд дараагийн орн нь За би яг Австрали улсад сая төгсөж одоо ирээд нэг 5-6 сар болж байна. Тэгэхээр Австрали улсын засгийн газрын тэтгэлгээр бас явж суралцсан байгаа. Тэгээд мэдээж оюутнуудаа хандаж хэлэхэд бол эхлээд маш сайн англи хэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа англи хэлний ангийг төгсөж байгаа хүүхд бол англи хэл бол маш өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай гэж би боддог. Ягаад тэгэхээр одоо бол хэл бол хэрэглээ болсон. Хүн болгон англиар бол хангалттай сайн хэмжээнд ярьдаг, харилцдаг хэмжээнд очсон. Тэгэхээр англи хэлний багш байна гэдэг чинь чи юугаараа ялгарх вэ гэхээр мэдээж маш сайн арга зүйтэй, маш сайн одоо англи хэлтэй байх хэрэгтэй. Үүний тулд бол би зөвхөн зөвлөж хэлэхэд хувийн зүгээс зөвлөж хэлэхэд их сургуулаа төгсгөөд бол одоо бол дор хаяж IELTS оноотой байжвал маш зүгээр. Тэр нь бол их сургуулаа төгсөөл давхар яг IELTS оноогоо авсан. Бүр цаашлаа зүгээр миний зүгээр бодол юу байдаг вэ гэхээр манай англи хэлний танхим өөрөө тийм бас шаардлага шалгуур тавьчихвал бас зүгээр нэгдүгээр ангид нь ороход л одоо нэгдүгээр курст ороод ирэхэд та дөрөвдүгээр курстэй IELTS-ийн дор хаяж 5 оноотой байж манай дипломыг авах ч гэдэг юм уу те. Тэрийг нь одоо нөгөө IELTS чинь нэг ойролцоогоо 600 мод төгрөг төлбөртөө тэрийг нь одоо нөгөө нэг сургалтын төлбөрт нь ингэж холбож өгдөг ч юм уу те, шингээгээд өгдөг ч юм уу. Тиймэрхүү нэг бодлого баримтлал бас зүгээр. Ягаад тэгэхээр бид нар Монгол Улсын боловсролын их сургуулийн англи хэлний багш гэдэг маань өөрөө бусад сургуулийн зүгээр англи хэлтэй хүнээс ялгархын тулд бол англи хэлний чадвар маш өндөр байх хэрэгтэй.
Би болохоор гэр бүлээрээ явж суралцсан. Өмнөд Австралийн Flinders их сургуульд яг боловсролын магистр тэр дундаа хэлний боловсрол гэдэг чиглэлээр төгссөн байгаа. Тэгээд мэдээж гадагшаа сурахад бол бид нөгөө маш тууштай байх, цаг баримтлах тий зүйл нөгөө одоо их даалгавруудаа дедлайн гэж яриад байгаа шүү дээ. Яг цагт нь тэр хугацаанд нь өгнө гэдэг бол өөрөө тэр хүнд бол тууштай цагаа баримтлах, цагийн менежмент байх, зөвхөн цагаас гадна нөгөө гэр бүл, ажил, амьдрал бүх юмаа зохицуулах чадвартай байх гэдэг олон зүйлийг шаарддаг байгаа. Зохион байгуулалт тий гих мэдчлэн тэгэхээр оюутан байх хугацаанд бол харьцангуй Монголд оюутан байх хугацаанд бол оюутнуудад цаг зав их байдаг. Энэ хугацаанд одоо оюутнууд чинь сошиал медиа хэрэглэдэг болсон тий. Facebook, Instagram эднэраа ингээд зүгээр нэг бусдын зургийг ч юм уу тий өөр нэг юм хэрэгцээтэй хэрэггүй видео үзэхийн оронд бол одоо илүү хэрэгтэй подкастаа сонсдог ч юм уу тий. Илүү хэрэгтэй англи хэлээ сайжруулах одоо онлайн хичээлүүдээ үздэг ч юм уу. Ингээд үр дүнтэй яагаад тэгэхээр боломж илүү болсон байхгүй юу одоо харьцангуй бид нарыг төгсөж исэн 10 жилийн өмнөдтэй харьцуулахад бол онлайнаар бүх юм нээлттэй. Тэгэхээр зөвхөн хичээлээс гадна өөрийгөө хөгжүүлэх боломж илүү болсон учраас тэр цагаа үр дүнтэй ашиглаасаа гэж би илүү хүсэж байна. Ойр орчмынхоо ч юм уу ингээд оюутан дүнээс харахад арай л нэг юм цагаа үр дүнтэй ашиглахгүй байгаа юм шиг харагдаад байдаг. Ийм их боломж байхад те. Тэгэхээр тийм одоо зөвлөгөөрөд өгмөр байна. Маш их баярлалаа. За үнэтэй зөвлөгөөнүүд араараасаа ундарсаар л байлаа. Зя ингээд. За манай хоёр бас нэлээд сайн хэллээ. Тэгээд ер нь бол нэг тодорхой нэг хэдхэн зүйл байгаад байна л да миний хувьд хэлэх. Юу вэ гэхээр нэгдүгээрт бол мэдээж англи хэлний чиглэлээр сурж байгаа бол эхний ээлжинд бол яг хамгийн одоо суур зүйл бол тэр 4 жилийнхаа хугацаанд сурж байхдаа энэ гадны улс орны одоо тэтгэгдэх хөтөлбөрт одоо шаардлагыг хангах үз TOEFL-ийн ч юм уу IELTS оноог авчих хэрэгтэй. Тэгэхээр тэрийг авчих. Дараа нь яг вөхөр өөрийнхөө яг тэр сонирхол зорилгоо тодорхойлчих. Чи яг юу сонирхож байгаа, чи яг юу хийх гэж байгаа. Ягаад тэгэхээр бакалаврын дараачийн төвшний энэ магистр, докторийн төвшөнд сурах гэж байна гэдэг чинь бие дааж тодорхой судалгааны ажлыг хийх одоо чадвартай суралцах ийм одоо хөтөлбөр юм байгаа шүү дээ. Энэ бол тэгэхээр яг энэ хөтөлбөрт одоо магистрийн ч юм уу докторийн хөтөлбөрт ингээд хамаатахад өөрийгөө одоо яг бэлэн байна уу тийм ээ? Яг юу сонирхож байна? Миний зорилго яг юу? Яг одоо эндээ хүрэхийн тулд би одоо яг бүх зүйлийг одоо төлөвлөж яг ингэж хийж чадах уу, тууштай хийж чадах уу гэдгээ их ойлгож тэрийг их оновчтой тодорхой зөндөө бол итгэлтэй болох хэрэгтэй байна. За тэрний дараа бол энэ түрүү манай хоёрын хэлсэнтэй адилхан яг энэ англи хэлийг бол академик төвшөнд харилцах, бичих. За энэ одоо чадваруудаа илүү сайжруулах хэрэгтэй. За тэгээд тэн дээр бол эхний ээлжинд магадгүй эсэй ч юм уу эсвэл одоо судалгааны ажлын төслөө заавалчгүй бичиж цаашаа одоо нөгөө харилцах байгаа сургууль руугаа явуулах те тэр чинь тодорхой профессорууд авч уншдаг. Яг тухайн профессорын ч юм уу факультетийн яг чиглэлд нийцэж байгаа тухайн профессорын судалгааны чиглэлд нийцэж байгаа төсөл бичиж чадсан уу юу. Ингээм бол яг ингээд гадагшаа явах юм эхлээд маш суур хэрэгтэй судалгаараа бэлтгэл өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Тухайн сургуулиас сонгох хэрэгтэй, тухайн улсаа сонгох хэрэгтэй, дараа нь сургуулаа сонгох хэрэгтэй те. Тэрний дараа тэр профессорыг олж сонгох хэрэгтэй. Яг тэгэхээр ер нь бол одоо гадагшаа сурах гэдэг бол нэг тийм холын юм биш болсон байхгүй. Тэтгэлэг бол зарим улсын сургуулиуд бол сургуулийн тэтгэлэг өгдөг байхгүй. Тэгэхээр тэр сургуулийн тэтгэлгийг авахын тулд одоо яг өөрийн чинь сонирхож байгаа чиглэлд тухайн сургуульд тэнхим факультет байна уу те тэр чиглэлд ямар профессор байна одоо тэр Google Scholar руу ороод тэр профессоруудын тухай мэдээллүүдийг одоо ингээд олж хараад ажлын татаж уншаад өөрөө чинь сонирхож байгаа чиглэлд юм хийж ийн үгүй тийм ээ гэх мэтлэнгийн одоо ингээд эхлээд судалгаа юмнуудыг маш уртаа сайн зүгээр сургуулаа сонгоод шууд явчих байх юм тийм ээ тий тэрний дараа бол одоо тухайн очихоос өмнө одоо тэр өөрийн тэр зорж байгаа тэр улсын соёлтой холбоотой асуудлыг сайн судлах хэрэгтэй. Яг гэвэл энэ соёлын ялгаатай байдлаас болж очиод хүн өөрөө тэр зүгээр мэдхгүй юм гэсээ болоод бид нар чинь ингээд гадаад оюутнууд асуудал орчдөг байхгүй. Тэгэхээр ингээд тухайн улс өөрөө ямар соёлтой байна тийм ээ. Тэр соёл хоорондын ялгаатай байдал хүндэтгэлтэй хандах би Монгол гэдэг тэнд очиод одоо өөрийнхөө байгаад байгаа биш. Тэр улс тэр өөр улс яг тэгэхээр нэг багшийн лабораторид очихоор чинь тэнд дотор чинь өөр улсын маш олон оюутнууд ингээд ирсэн байж байгаа тийм ээ. Тэр хүмүүстэй яаж харилцахаас ахгүйлаад энэ соёл хоорондын одоо энэ харилцах, ойлголцох асуудлуудыг мэдэж ойлгож ялгаж сурах хэрэгтэй. Тэгээд ер нь бол энэ нээлттэй боломжууд бол их болсон. Энэ сургуулийн тэтгэлгүүд байна. Тийш аплай хийхэд бол одоо яг энэ түрүүний хэлсэн шаардлагуудыг маш зэгс дараатаагаар одоо ингээд
системтэйгээр бэлдээд тэгээд одоо ингээд өсөлтөө өгөөд одоо ингээд энийхээ хонцлолттой явах хэрэгтэй. Тэгэхэд бол нэг хол биш. Заавал засгийн газрын тэтгэлэг гэдэг нь сургуулийн тэтгэлгүүд байж байна. Тэгээ очсон өний дараа бол одоо бэрхшээлүүд бол тохиолдно. Одоо гэдгийг би бол одоо 50-нд боловсролын статистик хэмжилтийн чиглэлээр одоо өөрөө судалж байгаа сургуулаа олоод тэр сургууль руугаа одоо аплай хийгээд ярилцлаганд ороод одоо англи хэлний ихний шаардлагуудаа хангаад гэдэг яг чинь ярилцлаганд орно. Ярилцлаганд орсны дараа нөгөө профессорт би ийм судалгааны ажил хийх гэж байгаа гэдгээ танилцуулна тийм ээ. Тэгэхингүү чинь нөгөө тэтгэлгийн комиссэнтэй нь хуралдаад яг сургуулийн тэтгэлгийг одоо Монгол оюутанд өгөх үү гэдгийг ингээд хуралдаа шийддэг. Тэгээ очсны дараа бол ингээд сургуулийн тэтгэлэгч юм бол засгийн газрын тэтгэлгийн хувьд бол хамаагүй бага шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд хачигдах, дутагдах юм бол гарна. Тэн дээр бол одоо би ихэд одоо шөнийн цагаар заримдаа очиод ингээд ачигч хийдэг гэсэн. Шөнө ачигч хийж байгаад өглөө ирээд нэг жоохон унтаал хичээлдээ явдаг. Тэгээд хичээл дараал нэг жоохон унтаж байгаа л ажилд явдаг. Ингээд иймэрхүү байдлаар ингээд төвдөө ч юм уу бэрхшээлтэй ч юм уу иймэрхүү гардаг. Тэрний ард бол яаж игээд одоо иймэрхүү байдлаар ингээд гарах хүний бас юм чадваруудыг бас бодвол одоо эхнээсээ оюутан байхдаа өөрийгөө бэлдэж явах хэрэгтэй. Тэр үнэхээр гадаад дэв сурах гэж байгаа бол. Докторийн төвшөнд бол яг ялгаа байхгүй. Дахиад тэр процесс чинь дахиад одоо нөгөө шаардлагуудаа хангах хэрэгтэй. Хэлний шаардлагаас ахгуулаад тэгээд судалгааны дээр төслийг бичих хэрэгтэй. Тэгэхийн тулд маш одоо академик төвшин тэрийг бол одоо судалгааны эрдэм шинжилгээний ажлыг англи хэл дээр бичих төвшөнд бол тэрийг бичих хэрэгтэй тийм ээ. Хэрвээ одоо ингээд энэ судалгаа хийж явах үед ингээд тодорхой одоо бүтлгүүтэл гарахад бол тэн дээр өөрийгөө одоо сэтгэл хөдлөлөө яаж удирдах, яаж тэрний ард гарч дахиж босож явах уу тийм гэх мэтлэн хөвгөний одоо энэ зохион байгуулалтын хөвгөний ур чадвартай холбоотой ийм зүйлүүдийг бол бид нэр одоо бас өөртөө суулгаж төлөвшүүлж явах шаардлагатай. За хамгийн гол нь маш зорилготойхоо доор зорилтуудыг тавьж өгөх юм тийм ээ. Маш дистаралтай явах юм тийм ээ. Тэгээ тэрийг бол одоо юу гэдэг яг тэр зорж байгаа юм бол сайн судлах хэрэгтэй. Яг ямар сургууль чи яг юу хийхийг хүсэж байгаа юм, ямар зорилго тавиад байгаа юм, тэрийг чинь яг бодит акшн болгоход одоо чи яг аль улсад яг энэ чиглэлээрээ ямар сургуульд нь ямар профессорын дор чи нэг хийх гэдэг. Яг гэвэл энэ магистр доктор ч өөрөө яг бакалаврын дараачийн буюу одоо энэ төгсөлтийн дараах одоо биедээ судалгаа хийх төвшний одоо хөтөлбөр учраас энэ дээр бол яг ийм чиглэлд бол илүү одоо цаг зарах шаардлага гарч маш нявхар байх шаардлагатай. Ер нь бол нэлээд ултаа шийдэх шаардлага. Ерөнхийдөө гадагшаа явна гэхээр мөрөөдөл гэхээс илүүтэйгээр төлөвлөгөө болон зорилт болох шаардлагатай. Тэр болгоныг яг одоо ингээд одоо үйлдэл болгох тийм хэрэгжүүлэх ийм шаардлага. Тэгэхээр одооноос ер нь ингээд залуучууд маань би гадагшаа явах мөрөөдөлтэй биш зорилттой төлөвлөгөөтэй гэж ярих нь илүү зөв байх нэ. За ингээд манай гурав бол ерөнхийдөө тэр тал дээр аюул сайн хэлтэй энэ судалгааныхын тал дээр за мөн бас адилхан очоод ямар бэрхшээлүүд тохиолдог вэ. Тэгэхээр энээс хамгийн түрүүлээд нөгөө хэлсэн оноотой байх хэрэгтэй тийм эхний төвшин байх хэрэгтэй тийм ээ. Хөр агаа. Тэгэхээр бид нар нөгөө IELTS юм уу TOEFL-ын тодорхой сургуулийн нөгөө required оноотой байх юм бол энэ маань хамгийн эхний алхам болж байна тийм. Тэгэхээр яг миний нөгөө хувийн туршлага болохоор яасан бэ гэхээр би тийм нөгөө оноогоо авахын тулд за би яг 2 сар юм уу 3 сар тэдээс тэсэн цагийн хооронд гэдэг юм цагийн хуваарийг гаргаж ирээд тэрэндээ яг тууштай маш сайн бэлдсэн. Усанд ингээд нөгөө үгнүүдийгээ нөгөө цоорхотой юу гэж хацтай утанд хийгээд тэрийгээ шүршүүрт орж явахдаа шүршүүрийг наадаг 0 суужаатаа 0 ингээд би миний хац хаана байна те тэр болгондоо 0 доо аашаа зэнгээ угааж та аашаа зэнгийнхаа те нөгөө тэнчэнэ тавьдаг хоолоо хутгах жахт хоолныхоо тийм ингээд байж гисэн. Тэгэхээр нөгөө хаана би хурж болох уу хаана би хаж болох уу гэдэг газруудаа нөгөө үгнүүдийгээ бэлтгэдэг тэгээд шөнийн 3 4 хүртэл ингээд бэлтгэдэг гэсэн те манай нөхөр бас битээр хоёлаа нөгөө хамт адилхан зорилго тавьсан болохоор тэрний хадлаа яг 2 сар за энэ 2-оос 3 сар яг тууштай ингээд үдсэн тэрнийхээ хөгцөнд нөгөө оноогоо аваад хоёулаа оноогоо авсан тийм ээ оноогоо аваад тэгээд хоёулаа хамт ингээд сургалт явуулчихсан. Тэгэхээр оюутнуудаа яг зөвлөж хэлэхэд хамгийн түрүүлээд оноогоо авчих. Оноогоо авахын тулд гэхдээ шаргуу үлэмжлэх хэрэгтэй тий. Би оноогоо авандаа гэж яваад ах юм бол тий би гадаа сурмаар энэ гэж бодоод ах юм бол бодлоо хэрүүч юм л болох бол явж тий. Тэгэхээр өнөөдөр бол бас 3 хэлдэг боломжууд маш их байна. Шалгалтанд бэлдэх тий одоо сайтууд, боломжууд, ном бүх юмуд нь байна.
Тэгэхээр чи өөрөө энийг л үзүүлэх хэрэгтэй. Зорилго тавиад хийе явах нь бол бас аггүй хэцүү зүйл байна. Тэгээд бас нэг хоёрдугаар зүйл, хоёр дахь нэг зүйл нь болохоор гадаадд очиод мэдээж соёлын шок тийм ээ. Тэр хоёр хилдгээр бас нөгөө тухайн соёл, тухайн сургуулийн соёл, тухайн профессорын соёл, тухайн орон нутгийн соёл чинь тэр олон үндэстнүүдийг энд тэндээс ирсэн оюутнуудыг итгэж өгч идэг, бацж өгч идэг. Нөгөө плежеризмын асуудал гэж байгаа тий. Тий. Хуулбарлалтын асуудал тийм ээ. Оюуны өмчийн асуудал. Тэгэхээр миний сурсан сургууль болохоор нэг удаа плежеризм санал өгнө, хоёр удаадах бол тийм ээ. Урд дахь удаадах бол сургуулиас хүүх арга хэмжээний хэлж идэг. Тэгэхээр энэ дээр боллоо нөгөө гадаадаас ирж байгаа оюутнууд болон Монгол оюутнуудын бас аюул их нөгөө алдаа гаргаж идэг. Багш яг нөгөө Монгол багш нараа толгой хэлээ олчих байх гэдэг юм тий. Тэгэхээр энэ бол хизээч хүлээн зөвшөөрөгддөггүй гэмт хэргийн нэг байж идэг. Тэгэхээр энэ дээр бас оюутнууд бас одооноос тийм ээ судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа, курсын ажлынхаа хийж байгаа энэ дээр бас энэ академик чадвар гэдэг юм дээр аюулсан хааж хэрэгтэй. Зүгээр шууд Google-ээс ингээл нэг эсэгээл хуулаад бичиж бас болохгүй байх тийм ээ. Бусдын хийсэн имийг ер нь зөвшөөрөлгүй. Ийм бусдын гэлтгүүгээр одоо ийм ингээд байхгүй. Self plagiarism гэдэг нь тэрний юу гэхээр за би диссертацаа өгсөн, докторийн диссертацаа өгсөн өмнө хоёр publication одоо хоёр эрдэмтлийн өгвөл олон улсын сэтгүүл хэвлүүлэх хэрэгтэй байна л да тийм ээ. Хоёр эрдэмтлийн өгвөл хэвлүүлсний дараа би тэн дээр байгаа тодорхой үр дүнг би диссертацийн дээр авахын тулд өөрөөсөө ишлэх болж байгаа байхгүй. Тэр диссертац ч гэсэн миний нэр дээр гарч байгаа. Тэр пейпер ч гэсэн миний нэр дээр гарч байгаа. Гэхдээ би тэр 21 онд би хэвлүүлсэн пейпер дээрээс нэг өгүүлбэр авч тийшээ тавихын тулд Тунбаатар 2021 онд ингэжээ гэдэг байдлаар дахиж одоо paraphrase хийчихээ. Эсвэл одоо quotation хийгээд тэгээд диссертац руугаа авч явахгүй юу? Одоо энэ мэдлэг ижлэл зохиол тэгэхээр өөрийнхөө бүтээлээс авахтаа ишлэх ёстой гэдэг юм хэлж байгаа учраас хүний юмыг бол бүр болохгүй. Бүр яг олон улсын оюуны өмч баг болоо явчихж байгаа юм тийм ээ. Тэр ийм зүйлүүд төр. За ингээд маш үнэтэй цаг зав одоо ингээд ажиллаа тааруулан ирсэн үнэхээр хүнтэй зочтой маш их баярлалаа. Залуу судлаач нартаа цаашдаа эрдэм шинжилгээний ажилд нь маш өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа.